Сайн байцгаана уу хүмүүс үзэгчдээ. Монголын медиа агентлагийн Мягмар гарагийн цагийн хүрд мэдээллийн хөтлөөр эхэлж байна. Үндсэн хуулиараа бид нар намын засаглалыг халсан ард түмний засаглалтаа болёо гэсэн. Зах зээл болох энэнийг бол одоо гадаад иргэн яам тэнд сууж байгаа эчин сайднаар бол хийчих хэвээр. Засаг дарга нарт бол үүрэг болгож байна. Байдлын үйл ажиллагаан дээр тулгуурлан бий болж байгаа статистик тоо мэдээлэл. Энэ нураахаас бол маш нарийн Pois é assim que tem sido feito até agora. Улс төрийн хүрээнд засгийн газрын асуудлаар өрнөсөн үйл явцтай холбогдуулан Монгол Улсын ерөнхийлөгч хэлбэгт орж ерөнхий сайд болон улсын хурлах намуудын удирдлагуудтай уулзаж ярилцлаа. Намуудын төлөөллийн хувьд ч баяр суурин илэрхийлээд байна. Сүүлийн 2-3 өдрийн туршид улс төрийн хүрээнд засгийн газрын асуудлаар өрнөсөн үйл явцаас үзвэл асуудал улс орон ард түмэнд хохиролтой тал руугаа ирэхээр байгааг Монгол Улсын ерөнхийлөгч хэлбэгдээр сануулж байна. Төрийн тэргүүний тайлбарлаж байгаагаар бол аль нэг намын удирдах байгууллага засгийн газрын хувь заяаны асуудлыг шийдэх нь үндсэн хуулийн үзэл санаатай зөрчилдөн. Үндсэн хуулиар намын засаглалыг халсан гэсэн байр суурьтай байна. Айл 1990 онд л бид одоо нам бол нийгмийг өдөртөн чиглүүлэх хүч гардан зохион байгуулагч гэж ингэж ярьдаг байсан. Ийм залтыг үндсэн хуулиас авч хайсан шүү дээ. Тэгэхээр энэ бол үндсэн хуулийн үзэл санаатай зөрчилдөж байгаа ийм үйл ажиллагаа шүү гэдгийг энд шууд хэлэх нь зөв байх. Үндсэн хуулиараа бид нар намын засаглалыг халсан ард түмний засаглалтаа болёо гэсэн. Тэрнийг төлөөлж хэрэгжүүлдэг хүмүүс бол их хурл, засгийн газар, сонгогдсон ерөнхийлөгч, сонгогдсон хүмүүс байна. Тэгэхээр ийм үндсэн хуулийн үзэл санаатай зөрчилдсөн ийм шийдвэрийг албан тушаалтнууд дагах ёсгүй. Нэг намын 10 хэдэн хүн суугаад юугаа ярьсан, ямар үндслэлээр ярьсан гэдэг нь тодорхойгүй, хэн гэдэг нь тодорхойгүй. Тэгээ суугаад ийм шийдвэр гаргаж болохгүй гэж ингэж үзэж байгаа. Нэгдүгээр байр суурь бол энэ. Хоёрт нь хэлэх гэсэн юм бол хариуцлагатай байя гэж хэлж байна. Ярьсан хэлсэндээ байя. Одоо манай намуудын дарга нараа энд байж байна. Ерөнхий сайд байна. Засаг байгуулж байхдаа юу ярьж ирснээ эргэж санах хэрэгтэй. Бүлгийн дарга нар байж байна. Дахид засгийг огцруулахгүй, ийм улс төрийн тогтворгүй байдал үүсэхгүй гэж ярьж ирсэн биз. Тэгээд тулгымцсан асуудлаа шийднэ. Одоо тэр том төслүүдэд хөдлөгнөө гэж ярьж ирсэн. Саяхан одоо хоёр намын дарга яг миний хажууд суугаад Зандаа хүүгийн болд Мия гомбын бол суугаад бид нар төрийн албыг хариуцлагатай болгоё. Улс төрийн намыг хариуцлагатай болгоё гэж ярьсан. Энэ үзэл санаан дээр бид нар тохирсон шүү дээ. Тэгээ нэг ярьсан зүйлээ бид нар буцаад ээж болохгүй. За төрийн алба болон улс төрийн албыг хариуцлагатай байлгахаар намууд тохиролцож байсан. Цаашид алдаагаа засч төрийн алба болон улс төрийн намын тухай хуулиудаа яаралтай шинжлэх шаардлагатай. Улс төрийн тогтворгүй байдал Монгол улсад хортой нийтлэг эрх ашгаа бодох хэрэгтэй. Ажлаа хийцгээх шаардлагатай гэдгийг ч ерөнхийлөгч сануулж байна. За цаашид ерөнхий сайд санаачлагыг гартаа авч явах ёстой. Ээлжид сонгуулийн дараа шинээр томилогдох ерөнхий сайдад тамгаа хүлээлгээ өгөх хүртэл засгийн газар тогтвортой ажиллах, ажлаа үргэлжлүүлэх шаардлагатай гэсэн байр сууриас Монгол улсын ерөнхийлөгч хандаж байна. Улс төрийн хүрээнд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан парламент намуудын удирдлагуудын хувьд байр суурийн зөрүүтэй байна. Хамтарсан засгийн газар байгуулахад хоёр талаасаа зөвшөлдсөн гэрээ байгуулсан. Тэр гэрээг бодитойгоор дүгнэе гэж. Хэн одоо юугаар хийж чадсан, юугаар хийж чадаагүй юм. Энэ чадаагүй алдагдсан одоо ажлууд хэний буруугаас болсон. Энийг бодитойгоор дүгнэе. Одоо бид дүгнсэн гэдэг байгаа бол энэ бол нэг талын одоо тийм давуу байдлаар ингээд дүгнчихсэн. Тэгээ буруу нь болохоор Монгол Ардын намын буруугаас болж энэ улсын хурал дээр ажил зогсоод байгаа юм шиг ярьж байгааг бодитойгоор дүгнэе. Тэгээд тэр гэрээний бодиттой дүгнэлтийг олон түмэнд дийлуулгая. Тэгээд тэр гэрээг цуцлая гэж нэгдүгээр ингэж ярьж байгаа. Хоёрдугаар Монгол улсын ерөнхий сайд ардчсан намын дарга манай намын бүлэг дээр одоо өнгөрсөн оны 11 сард орж ирээд бараг 7 цаг ярьсан.
сайхан зүйлүүд зөндөө ярьсан. Тэгээ одоо бол ингээд ерөнхий сайд үндсэн хуулиар олгогдсон эрхийнхаа дагуу манайхаас нэг 6 хүн аваа явсан. Тэгээ одоо энэ 6 хүнийг хаан чиш одоо тэгээд гадаа үсэр хаях гэж байна. Ийм асуудлаа бол ерөнхий сайд энэ асуудлаа өөрөө улсын хурлд оруулж ирээрээ. Та манайхаас хүн аваа явсан, авцар тушаагаарай. Гэтэл ийм л хоёр зүйлийг бид нэр ярьж байгаа. Хамтрахтаа бид бол үндсэн хуулийн тодорхой залтыг үндэслэж хамтарсан. Тэр нь одоо болохгүй бол тэрийг өчнгөө болгоод шинээр хийгээд явах болсон үндсэн хуулийн дагуу бүрэн байгаа юм. Энийг нэг хэлбэршүүлж ойлгоод эсвэл намуудыг үгүйсгээд байх нь бол би үндсэн хууль нийцэхгүй гэж ойлгож байгаа. Гэрээ мэрэгээ дүгнээд янз бүрийн шийдвэр гаргаж болно. Гэхдээ хамгийн гол чухал нь ерөнхийлөгчтэй санал нийлж байгаа нэг зүйл бол засгийн газар ерөөсөө огцож болохгүй. Тэрэн дотор сайд нар өөрчлөгдөх бол одоо байх ёстой зүйлээ гэж ачсан нам үзэж байгаа. Тэрнийч дагуу шийдвэр гаргасан байна. Ер нь бол хамтрахтаа өнгөрсөн оны 12 сард сонгуулаа мартъя. Ажлаа хийе гэж орсон. Ардын нам бол түүнээс зөвхөн сонгуультаар бэлдсэн байна. Тэр олон зуун төрийн албаа хаагч халсныг одоо уучлая гэж бодоход сонгуульдаа бэлдээд улс орон даяар кампани явуулаад байгаа. Зарим сайд нар нь зөвхөн өөрийнхөө сонгуулийн тойрог зориулж ажиллаад байгаа ч өөрөө гэрээгээ зөрчөөд байгаа учраас болохгүй юм гэж үзээд байгаа шүү дээ. Энэ арчсан нам хариуцлагын хүндийн төвийг бол өөрж байгаа. Тийм ч учраас ажлаа цааш нь урагштай явуулъя гэдэг үднээс Монгол Ардын намыг бусад жижиг намуудыг бүгдийн энэ засгийн газарт өөрөө санаачлагаараа өрсөн. Ерөнхий сайд сайхан билег өөрөө санаачлагаараа өрсөн. Тийм учраас хэрвээ энэ засгийн газрын хувь заяагийн хүндх асуудал гарах юм бол энэ бол зөвхөн ерөнхий сайдын эрх хэмжээний асуудал болохоос биш энэ хурд сууж байгаа намуудын асуудал биш гэдгийг бол би энд дахин хэлмээр байна. Тэгээд илүү хариуцлагатай байх хэрэгтэй. Улс орны өмнө маш хүнд байдал бий болчиход байгаа нөхцөлд тал талаасаа хичээж ажиллах хэрэгтэй гэдэг ерөнхийлөгчийн байр суурийг халуунаар дэмжиж байна. Монгол улсад өнөөдөр хоёр сонголт байгаа. Нэг нь улс төрийн доктортой байдлыг хадгалаад эдийн засгийн хүндрэлээс гарах гэж биднээс өөрснөө тохиролцсон нэг юм сонголт байна. Нөгөөх нь улс төрийн докторгүй байдал үүсгээд эдийн засгийн мухардл руу авчих. Эхний сонголтод бид бас өрөөлж байгаа. Тийм учраас мэдээлэл гаргасан. Эдийн засгийн байдал хүнд байна. Эдийн засаг бол одоо бартерын харилцаанд орсон байна. Тийм учраас энийг шийдэхийн тулд одоо бид улс төрийн доктортой байдлыг ханган чухлаа гэсэн ийм байр суурьтай байна. За харин ерөнхий сайд сайхан бэлгийн хувьд улс төрийн намууд эхлээд хил амаа ололцох тохиролцоонд хүрэх ёстой. Дараа нь ерөнхий сайд алхам хийн гэдэг байр сууриас хандлаа. За ерөнхий сайдын хувьд бол энэ гэрээ байгуулж хамтарч ажилласан улс төрийн намууд эхний ээлжинд хоорондоо энэ гэрээнийхээ дагуу үг хэлээ олцоод за тэгээд цаашаа явах юм гэдгийг бол тал талаасаа сууж байгаад ярих ёстой. Парламент судалтай улс төрийн намуудын энэ харилцаа нэг утгаар илэрхийлэгдэж, нэг утгаар энэ харилцаа маань цаашаа явах юм бэ гэдэг энэ нэгдсэн нэг ойлголт төр хүрсэн тохиолдолд за ерөнхий сайд бас өөрөөс хамаарах энэ акц үйл алхмуудаа бол хийж явна. Тэрнээс энэ парламенттай судалж байгаа энэ улс төрийн намуудын хоорондох энэ үйл явц хаагдаагүй байхад ерөнхий сайд санаачлагаараа кабинетын гишүүдийн аль нэг хэсгийг нь их хурл руу авч орж ирж нэг өөрөлдөл их хурл дээр байгаа асуудлыг засгийн газар энэ асуудлыг шийдэх энэ хэлбэрийг бол ерөнхий сайдын хувьд бол ерөөсөө дэмжихгүй байгаа. Тийм учраас 6 сайдыг бол ерөнхий сайд бол оруулж ирж хилцүүлнэ гэдэг энэ саналыг бол ерөнхий сайдын хувьд бол дэмжихгүй байгаа. За ерөнхийлөгчийн байр суурийг бол сонслоо. Тэгээд байр суурийг бол ойлгож байна. Ер нь бол парламент судалтай улс төрийн намууд за дээрээс нь ерөнхий сайд оролцоод энэ яриа хэлцээг бол парламент дээр бол үргэлжлүүлээд хийгээд бол ойрын хугацаанд бол энэ асуудлыг бол нэг тийш нь болох хэрэгтэй гэдэг дээр санал нэг байгаа. Тэгээд ерөнхий сайдын хувьд ч гэсэн энэ үйл явцад бол оролцоод явна гэсэн юм бодолтой байна. За бас хариуцлага тооцох шаардлагатай зарим сайд агентлагийн дарга нар байвал ерөнхий сайд өөрийн бүрийн эрхийн хүрээнд асуудлаа мэдэж шийдэх шаардлагатай гэдгийг ч ерөнхийлөгч хэллээ. За аль нэг намын шийдвэрээр төрийн ажлыг бужигнуулдаг байдлыг зогсоох ёстой гэж Монгол Улсын ерөнхийлөгч үзэж байна. Бас хариуцлага тооцох шаардлагатай зарим сайд агентлагийн дарга нар байвал ерөнхий сайд эрх мэдлийнхээ хүрээнд асуудлаа мэдэж шийдэх шаардлагатай гэдгийг ч ерөнхийлөгч хэлж байна. Монгол улсаас гадаадын улс орнуудад суугаа элчин сайдууд болон дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүнүүд ажил албандаа сэтгэлтэй хандах хэрэгтэй гэж ерөнхийлөгч элбэгдэрж сануулж байна.
Мөн улсын хурлын дараагийн хулд элчин сайдуудыг хүлээн авч уулзаж зарим талын үүрэг чиглэлийг өглөө. За сүүлийн жилүүдэд Монгол улсын гадаад бодлого идэвхжсэн. Зарим салбарт үр дүн дэвшил гарсан гэж ерөнхийлөгч элвэгд орж дүгнж байна. Хоёр хөрш улс оронтой харилцах харилцаанд чанарын ахиц гарсан. Харилцааны төвшин дээшилсэн. 3 дахь өршийн бодлого эрчимтэй өрнөсөн. Европын орнуудтай хамтын ажиллагаа сайн явагдаж байна гэдгийг ерөнхийлөгч тайлбарлаа. Гадаадын улс орнуудтай харилцаа хамтын ажиллагаа ямар төвшөнд байх вэ гэдэг нь элчин сайдуудаас ихээхэн хамааралтай байгаагч төрийн тэргүүн санууллаа. Тэгээ харж байхад ер нь элчин сайдуудын үйл ажиллагааг харж байхад хүнээсээ л шалтгаалж байна да. Их тийм сэтгэл сайтай, үнэхээр ажил үүргээ ухамсарласан элчин сайдууд бол завгүй өөрийнхөө үйл ажиллагааг одоо ингээд хөтөлбөрөөр гаргаад бүр ингээд он саруудаа тавиад түүнийхээ хойноос хөөцөлтөө амжилт ахиц гаргаад ажиллаад байна. За зарим нь одоо юу гэж боддөг юм байгаа. Тэгээд нэг тийм илгээгдсэн элч төлөөлөгч тийшээ явж байгаа тэр элчин сайдын тэр өндөр хариуцлагатай үүрэг тэр их ажлаа дутуу ухаарсан ийм хандлага бол зарим нөхдүүд дээр бас ажиглагдж байгаа маа. Тэгэхээр энэ бол одоо элчин сайдаар ажиллана, элчин сайдын хэмжээнд Монгол улсад төлөөлж явна гэдэг бол асар их нэр төрийн хэрэг. Тэнд Монгол улс л очиж байгаа шүү дээ. За Монгол улс бусад улс оронтой харилцаа хамтын ажиллагааны дэвшил гарсан, олон салбарт нааштай өөрчлөлт хандлага бий болсон гэдгийг зарим элчин сайд хэлж байна. Канада улс бол Монгол улсын хувьд бол манай стратегийн түнш орон байгаа. Эдийн засаг харилцааны хувьд бол мэдээж Канадтай бид уул уурхайн салбарт төлхөө хамтран ажилладаг. Энэ хамтын ажиллагааг улам бүр одоо идэвхжүүлэх, Канадаас Монголын салбарт оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар элчин сайдын яамнаас санаачлагтай ажиллаж байгаа. Эндэнэс бол манайхтай их төстэй. Би одоо оцсон цагаас эхсүүлээд хоёр орны хөдөө аж ахуйн яамдын харилцааг сайжруулах чиглэлээр ажиллаад одоо хоёр орны хөдөө аж ахуйн яамдын хэм төвшөнд ажлын хэсэг байгуулагдаад Монгол улсаас мах экспортлох энэ төсөл дээр ажиллаад эхэлсэн байна. Хөрөнгө оруулалтын чиглэлээр бол харилцааны бас их тийм чанарын шин одоо төвшөнд гарч ирж гин гэсэн үг. За худалдаа бол баг зэрэг нэмэгдсэн. Тэгээд эдийн засгийн байдал манайч дээр Солонгосч дээр тийм сайнгүй үе дээрээ байгаа боловч худалдаа маань бол хоёр талын худалдаа маань нэмэгдлээ, хөрөнгө оруулалт бол баг зэрэг нэмэгдсэн ийм хандлагатай байна. За оюу толгой 5 толгойн баялагийг үр ашигтай ашиглах, зам үед алтан булгийн чиглэлийн хурдны зам, төмөр зам, эрчим хүчний томоохон төслүүдийг хэрэгжүүлэх зорилт тавьж байгааг улсын хурлын дарга Инкволд элчин сайдуудыг хүлээн авч уулзах үедээ танилцууллаа. За томоохон төслүүдийг хэрэгжүүлэхдээ Монгол улсын эрх ашигт нийцсэн байх, харилцан ашигтай хамтран ажиллах сонирхолтой байгааг ч улсын хурлын дарга хэллээ. За мөн нэг цонхны гадаад бодлогын зарчмыг тууштай хэрэгжүүлэхэд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Бас төр засгийн бодлогыг сурчлах, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөдөхөд нэг зарчим баримталдаг байх ёстой гэдгийг улсын хурлын дарга уулзалтын үеэр хэллээ. Элчин сайдуудын зөвлөгөө мөн гадаад хэргийн яамд үргэлжлэлээ. Монгол улсын гадаад бодлогод томоохон өөрчлөлт хийх цаг болсон. Гадны орнуудаас тусламж гуйдах хандлагаас салж Монгол улс бол эдийн засгийн боломж гэдгийг дэлхийд сурталчлах, за эдийн засгийн түнш болох чиглэлд элчин сайдууд анхаарч ажиллах шаардлага байгааг хэлж байна. За бусад орны жишгээр бол дэлхийн өнцөг болон бүрд суугаа элчин сайдуудаа жил бүр цуглуулж гадаад бодлогын асуудлаа ярьдаг. Харин манайх 3 жилийн дараа энэхүү уулзалтыг хийж байна. Ер нь манай улсын хувьд нэг цонхны гадаад бодлого хангалтгүй гэж дипломатууд үздэг. Тэгвэл шинээр байгуулагдсан засгийн газрын гол шийдэл бол гадаадд суугаа бүх элчин сайд нэг цонхны бодлогоор ажиллах, за мөн эдийн засгийн харилцаагаа хэд дахин өргөжүүлэх юм гэдгийг онцолж байна. Одоо бол эдийн засгаа тэлэх шаардлагатай. Манай компаниудад хувийн улсын гэж ялгалгүй. Тэр компаниудад бол одоо гачаан одоо бүтээтгүүний экспортлох, зах зээл олох энэнийг бол одоо гадаад хэргийн яам тэнд сууж байгаа элчин сайднаар бол хийчих ёстой. Монгол улсаас дэлхийн 46 орнд дипломат төлөөлөгчийн газар ажилладаг. Тухайлбал Бүгд найрамдах хятад улсын хувьд дэлхийн номер 1 эдийн засаг болох Аз Европын хэмжээнд дэд үтцийн сүлжээг хөгжүүлэх гэх томоохон зорилготой. Энэ бүхнийг Монгол улсын тал мэдэрч ажиллах шаардлага тулгарч байгааг хэлж байна. Зүүн хойд Аз руу чиглэсэн энэ интеграцийн үйл явцад оролцох юм чиглэлээр одоо илүү идэвхтэй ажиллая. Мөн одоо манай баруун талаар шууд хэлж байгаа Хятадын Шинжаан уугур тэгээд цаашаа Дундад Азийн, Төв Азийн орнууд руу маш хүчтэй бас интеграцийн энэ үйл явц явж байна. Хоёр хөршийн төрийн тэргүүний айлчлал, АСЕАН-ын чуулган зэргээр Монгол улсыг гадаадд сурчлах томоохон алхам хийж байгаа.
За энэ мэт дипломат хэлбэрээс гадна ард түмнүүдийн харилцаа, соёл урлаг, эдийн засаг гэд шинэ Монголын талаар бүх боломжоор сурчлах хэрэгтэй байгаа тухай саналаа хэлж байна. Европын төвшөнд шинэ Монголын эдийн засгийн харилцааг сонирхож байна. Хотчлт, нийгэмшил, хүмүүсийн зан харилцаа шинээр бий болж байгаа шинэ үеийн харилцааны шинэ мэдээллийг их сонирхож байна. Монголын тухай асуух юм бол Америкийн залуучуудаас асуух юм бол ер нь мэднэ ийм орн байдгийг Монголын ашигт мултмлын нөөц энд хийх бизнесийн орчин ямар байдаг гэдэг асуудал хэр хэмжээнд сурталчлагдаж танигдж байгааг үл энд бол харин дутагдaltaй зүйл бий. Ийхүү элчин сайдууд гадаад удалгын асуудлаар саналцлаа. Тэд ирэх өдрүүдэд дархан Эрдэнэт хотод ажиллагаас гадна оюу толгой 5 толгойн үйл ажиллагаатай танилцах юм байна. Улсын хурал эрүүгийн хуулийн шинжилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Одоо хууль зүйн байгууллагын уралдааны мэдээллийг та бүхэнд хүргэе. Эрүүгийн хуулийн шинжилсэн найруулгын төслөөр бол цаашид олон зүйл ангиар хуулийн этгээдүүдэд эрүүгийн ял оноодог болохоор байна. Бас хүний эрхийг хязгаарласан зарим зүйл заалт хуульд тусгаар байна гэдгийг хууль зүйн байнгын хорооны зарим гишүүн тайлбарлаж байна. Тухайн гишүүдийн хувьд эрүүгийн хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах шаардлагатай гэсэн байр сууриас хандлаа. Яг одоо эрүүгийн хуулийг одоо байдлаар нь баталж явуулах юм бол нэг нөгөө хэлэхэд хөдөөгийн хүнд нэг өөр ял оноодог, хотын хүнд нэг өөр ял оноодог. Ийм байдал үүсэх нэ. Зорчих эрхийг хязгаарлах ял. Малын зууданд яваад өгөхөөр малчин хүн зорчих эрхээ хязгаарлуулсан малчин хүн малынхаа хойноос явах уу, авгаагаа явуулаад гэртээ үлдэх үү. Ял наймаалцах ойлголт бол орж ирсэн байгаа. Өөрөөр хэлэх юм бол та гин бурууга зөвшөөр анх удаага гэмт хэрэгсэн үнийг прокурор өмгөөлөгч хон хувилдаж айлган сүрдүүлж та өндөр ял авах учраас гэмт хэрэгээ зөвшөөр тэгэх юм бол хөнгөн ял авна гэсэн тийм процессын ойлголт орж ирсэн. Харин хууль зүйн байнгын хорооны зарим гишүүний хувьд улсын хурал эрүүгийн хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх шаардлагатай гэсэн байр суурьтай байна. Тухайн хуулийн төслөөр бол эрүүгийн ялын бодлогод шинэ хандлага бий болно. Хүний эрхийг хамгаалахад чиглэсэн эрх зүйн орчин бүрдэнэ гэдгийг гишүүд хэлж байна. Хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй болиё гэхэд гэмт хэргийн цаанаа үлдээд хувь хүнээ шоронд хийдэг хэврэл үлдэн шүү дээ. Яагаад аж ахуйн нэгжийн ашиг сонирхлын төлөө хийгдсэн үйлдэлд нэгтлэн бутхан гүйцэтгэх захирал нь шийдвэр гаргасан тэр удирдах зөвлөмж гэдэг юм уу хувь хүмүүс шоронд орж байгаа сте. Энэ хууль бол 2002 оны хуулиас зарчмын хувьд бол маш том ялгаатай. Энд давтан гэдэг тэр хүнийг ялагдагчийн эрх зүйн байдлыг дордуулдаг тэр хууль тэр заалт байхгүй болсон. Ялын төрөл ангилал байхгүй болсон. Ялтай байдал байхгүй болсон. Энэ хууль гарснаар 8,000 хүний асуудал шийдэгдэнэ. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, санамсар болгоомжгүйгээр үйлдсэн, нийгэмд учруулсан хор хохирлоо арилгасан. Тийм залуучуудад өнөөдөр боломж олгож байгаа. Одоогийн эрүүгийн хуулийн үзэл санаа бол иргэнд юун төрөнд хорих ял онооход чиглэсэн байдаг. Ийм байдлыг халж иргэний хохирлыг барагдуулах, бас хариуцлагыг нь хүлээлгдэг байх, эрх зүйн зөв орчныг бүрдүүлэх ёстой гэж эрүүгийн хуулийн төслийг санаачлан боловсруулсан ажлын эсгийн гишүүд үзэж байна. Улсын хурал эрүүгийн хуулийн шинжилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлнэ. Монгол Улс ерөнхийлөгчөөс сайхан бэлэг аймагуудын засаг даргануудтай сахим хурал хийлээ. Энэ хурлын үеэр нийт нутгийн 50% гамтай байгааг мэрэгжлийн байгууллагын мэдээлээд 7 дугаар сарын сүүлээр хэд халах, 8 дугаар сард мойтон цас орох нь хүдээчүүн салбар тун хүнд ижил болохыг дурдлаа. Ерөнхийлөгчөөс сайхан бэлэг байгаль цагуурын нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байгаатай холбогдуулан аймгийн засаг дарганарт үүрэг өглөө. Энэ жил нэг аймаг 36 сумын тэгш тохиож байна. Ойтой сумдын наадмыг 7 дугаар сард багтаан зохион байгуулж 8 дугаар сарын 1-ээс хойш наадам ой тэмдэглэж ажил цалгардуулахгүй байхыг Монгол Улсын ерөнхий сайд аймгийн засаг дарга нарт онцгойлон анхаарууллаа. Түүнчлэн мал сүргийн отор нүүдэлх өвс хадлан бэлтгэх ажлыг эртнээс төлөвлөгөөтэй зохион байгуулж аймгийн засаг дарга нар энэ ажлыг шууд удирдлагандаа авч ажиллахыг даалгалаа. Малчин өрх бүрийг малын хашаас харавч худгаа засварлах, дулаалах, түлээ түлшээ бэлтгэх, өвөл хаврын улиралд хэрэглэх өвс тижэл, гар тижэл бэлтгэж нөөцлүүлэх зэргээр малчтын бэлтгэлийг хангуулах, өвлжээ хавржааны хашаа хороог засварлах, дулаалах, бууз хэвтэр нөөцлөх, бэлтгэх зэрэг ажлыг багийн засаг дарга нар анхаарч ажиллах нь зүйтэй гэж ерөнхий сайд үүрэг болголоо. За нэгдүгээрт нь засгийн газрын хөдөө аж ахуйн болон төв суурин газрын үйлчлэлтийн бэлтгэл ханх ажлын талаар гарсан тогтоолуудыг хэрэгжүүлэх ажлыг бол орон нутагт бол сайтар зохион байгуулж бэлтгэлийг бол
хангах шаардлагатай. За энэ ажлын талаар аймгийн засаг дарга, засаг даргын зөвлөлийн хурлаараа хилцэж гүйцэтгэх ажил, гарах төлөвлөгөөг бол наривчлан боловсруулж эзэмжүүлэх арга хэмжээг бол эхний ээлжинд бол авах шаардлагатай байгаа. За хоёрдугаарт бол аймгийн засаг даргаыг наадмын дараагаар 100 хоног буюу нэг 7 хоног дотор амрахыг бол зөвшөөрч байна. За харин сум багийн засаг дарга нар засаг даргын хамгийн газар агентлагийн удирдлага ажилтнуудыг ажил салгардуулахгүйгээр хооронд нь ээлжлэн амраах энэ арга хэмжээ авахыг бол бас засаг дарга нарт бол үүрэг болгож байна. Түүнчлэн улсын болон орон нутгийн төсвөр хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлын явцад хяналт тавьж 9-р сарын 1 гэхэд шинээр баригдаж байгаа цэцэрлэг сургуулийн барилгыг дуусгах ёстой гэж анхаарууллаа. Аймаг сумын төвийн халаалтын 100 шугам сүлжээний засвар үйлчилгээ нүүрс татаа авалтыг графикт хугацаанд нь гүйцэтгүүлж эрх өвөл хаврын хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх ажлыг аймаг сумын засаг даргын орлогч нарт хариуцуулж ажиллахыг үүрэг болголоо. Японы өвсний үндэс төслийн хүрээнд дарахуул говь сөмбөр Багнуур дүүрэн хуучин сургууль цэцэрлэгийн барилгыг засварлахаар боллоо. 3 төсөлд нийт $232 мянган буюу 453 сая төгрөгийн тусламж үзүүлэхээр болсон байна. 2015-аас 2016-нд Монгол улсад хэрэгжиж байгаа 11 дахь төсөл болж байгаа юм а. Дархуул аймгийн Шарингол сумын цэцэрлэг баригдаад олон жил болсон. Уул уурхай дагаж хөгжсөн энэ суурьнд цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байсан. Төсөв хүнд байгаа энэ үед Японы өвсний үндэс буцалтгүй тусламжаас санхүүжилт авч засварын ажиллаа хийхээр болжээ. 2015 онд манай аймагт сургууль цэцэрлэгийн цэцэрлэгт улсын төсвөөс 140 сая төгрөг тавигдсан. Ердөө л 3 сургууль, 1 сургууль, 2 цэцэрлэг дээр аймгийн хэмжээнд 140 сая төгрөг тавигдж байгаад бидний энэ өвсний үндэс хөтөлбөрт хамрагдсанараа 400 орчим сая төгрөгийн санхүүжилтээр нийт одоо 2 объект тухайлан хөдөөгийнхөө хүүхдүүдийн одоо хамрагдалтыг орчныг сайжруулах болцоо хангагдж байгаа нь давуу тал юм а гэж үзэж байгаа. Японы улсын засгийн газраас хэрэгжүүлдэг өвсний үндэс буцалтгүй тусламжийн хөтөлбөр нь анх 1990 онд Монголд хэрэгжиж эхэлсэн. Энэ хугацаанд нийт 476 төслийг санхүүжүүлсэний 302 нь боловсролын салбарт хөрөнгө оруулсан байдаг. Өнөөдөр гарын үсэг зурсан 3 төсөлч хуучирч муудсан цэцэрлэг сургуулийн барилгын засварт зориулагдана. Энэ бол аймгийн маань ууган сургуультай өвсний үндэс хөтөлбөрт бол хандсанаар бидний хүсэлтийг хүлээж аваад бол бэкор усыг одоо урлаг, соёлын заал мөн одоо цайны газрын хамт одоо засварлахаар шийдвэрлсэн байгаа. Манай Багнуур дүүргийн хүн галуутай зохицуулах сургуулийн сантехникийн шинжилгээний ажлыг одоо 160 сая төгрөгөөр ингэж шийдвэрлэж өгч байна. Ингээ 2 жил дараалан манай Багнуур дүүргийн бас боловсролын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ингэж байгаа явдалд бол бид бол баяртай байгаа. Нийт мөнгөн дүнгээр нь авч үзвэл 15 жилийн хугацаанд Монгол улсад 31 сая 600 мянга гаруй ам доллар буюу 61 тэрбум 700 гаруй мянган төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлсэн байна. Улс орноо хөгжүүлэхэд хамгийн чухал урсан хүч гэж боддог. Тийм учраас бид нар хөгжлийн сургаалтын уур амьсгалыг сайжруулахын төлөө ерөн оноос хойш одоо хичээж ирсэн. Цаашид бид нарын одоо зорилго бол боловсролын салбар, эрүүл мэндийн салбар, иймэрхүү одоо иргэдийн одоо амьдралтай шууд холбогдох салбарт гол анхаарал тавиад одоо дэмжлэг үзүүлэх болно. Өвсний үндэс буцалтгүй тусламжийн хүрээнд мэрэгжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд тоног төхөөрөмж багаж хэрэгсэл нийлүүлэх, нэн ядуу хүүхдүүдийн ганцаарчлан сургалт зохион байгуулах зэргээр боловсролын салбарт түлхүү анхаарч иржээ. Жилүүрэнд 7 дугаар сарын 11-нийг дэлхийн хүн амын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ онд онцгой байдлын үеийнх эмзэг үлгийн хүн амын асуудал сэдвийг хөндөн дэлхийн нийтийн анхаарлыг хандуулахар болсон. Учир нь гамшиг осол онцгой байдлын нөлөөнд эмзэг үлгийнхэн илүү өртөмтгөө байгаа нь судалгаагаар тогтоогдсон байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд дэлхийдээр 700 гаруй мянган хүн гамшигын улмаас амьнсаа алдаж 1.4 сая хүн бэртэж гэмтсэн гэсэн судалгааг нэгдсэн үндэсний байгууллагаас гаргажээ. Гамшигт өртсөн хүмүүсийн олонх нь эмэгтэйчүүд, хүүхэд эмзэг бүлгийнхэн байдаг. Тиймээс дэлхийн хүн амын өдрөөр гамшигын үед эмзэг бүлгийнхний эрсдлийг бууруулах чиглэлд олон нийтийн анхаарлыг хандуулж байгаа юм а. Онцгой байдал тохиолдлоо гэд жирэмслэлт төрөл зогсохгүй, иймд альва гамшиг хямралын үе эмэгтэйчүүд тэр дундаа жирэмсэн эхчүүдийн хэрэгцээг хангахад онцгой анхаарах шаардлагатай байна.
Харин Монгол улсад сүүлийн 10 жилийн хугацаанд 33 мянган гамшиг осол бүртгэгдэж 2237 хүн амьнасаа алджээ. Тиймээс гамшиг гарсны дараа амь нас, эд хөрөнгө, эрүүл мэндийг аврахаас илүүтэй урьдчилан сэргийлэх чиглэлд анхаарч байна. Энэ асуудлаар хууль эрх зүйн орчныг нь ч тодорхой болгожээ. Сүүлийн 10 жилийн судалгаагаар авч үзэхэд жил дунджаар 200 гаруй хүн амьнасаа алдж байна. Энэ одоо 200 гаруй хүний 80 гаруй хувь нь одоо эмэгтэйчүүд, хүүхдүүд, эмзэг бүлгийн иргэд байгаа. Энэ чиглэлээр бид одоо онцгой байдлын ерөнхий газар, Монгол улсын засгийн газар олон нийтэд тулгуурласан гамшигын эрсдлийг бууруулах хөтөлбөрийг боловсруулад ажиллаж байна. Онцгой байдлын үед хүн амын статистик мэдээлэл үнэн зөв байх нь чухал. Тиймээс онцгой байдлын ерөнхий газар үндэсний статистикийн хороо хамтран ажиллах санамж бичиг өнөөдөр байгууллаа. Онцгой байдлын үйл ажиллагаан дээр тулгуурлан бий болж байгаа статистик тоон мэдээлэл цаашаа төрийн бодлого, арга хэмжээ одоо болж хэрэгжихэд бидний хамтын үйлчилгээ чиглэнэ. 2005 оноос хойш Монгол улсад гамшигын улмаас 12.1 сая мал хорогдож, нэг их найд 70 тэрбум 600 сая төгрөгийн хохирол учирсан байна. Харин дэлхий дээр 1.5 тэрбум хүн орон гэргүй болсон гэсэн харамсалтай судалгаа гарсан. Тиймээс хүн бүр гамшигын үед өөрийгөө болон бусдыг аюул ослоос хамгаалж, эрсдлийг бууруулах чадварт суралцаж энэ чиглэлд анхаарлаа хандуулах цаг болсныг албаны хүмүүс сануулж байлаа. Манай улсын иргэд гадаад орон зорчиж явахдаа осолдсон болон гадаадын иргэд Монгол аялж явахдаа осолдсон тухай мэдээлэл цацагдлаа. За энэ тухай гадаад иргэний яамнаас тодрууллаа. Энэ сарын 5-ны өдөр Монголын жуулчдын сууж явсан автобус Оросын албаны улсын нутаг дэвсгэрт осолдсон байна. Осол Оросын албаны улсын Бурайд улсын Улаанбаатар хотоос 1000 км-ийн зайд Габанск районы орчинд болжээ. Итгэлт хамб байгаль далайн зүг аялж явсан монголчуудын автобус замын хажуу руу онхолдон 9 хүн гэмтсэн байна. Дархуул аймгийн 18 багш зарчиж яваад асуулт орсон юм гарсан. Үүнтэй холбогдуулж манай ерөнхий канцлерийн газраас, Улаанбаатар ерөнхий канцлерийн газраас хэргийн яг газар дээр ярилцлага очиж шаардлагатай тусалцаа дэмжлэгийг үзүүлж 2015 оны 7 сарын 6-ны өдөр болдог утгацаас осолдсон автобус нь ээлжийн жолоочгүй, техникийн бүрэн байдал хангаагүй дээр албан бус даатгалтай байсан болохыг Бурайд улсын засгийн газраас мэдээлжээ. Ийхүү гадаадад яваа Монголын иргэд осолдсон мэдээлэл байгаа бол Монголд аялж явсан гадны иргэд мөн осолд орсон байна. Төв аймгийн сэргэлэн суманд Starx маркийн автомашинтай тээврийн хэсэгт зорчиж авсан Нидерландын вант улсын 2 иргэн осолд орж, нэг нь нас орж, нэг нь хүнд гэмтсэн юм харамсалтай хэрэг бас гарсан. Бас энэ Дорногов аймгийн Сайншин сумаас 170 орчим километрийн зайд бүгд хамт хятад ард улсын 2 иргэн бас автосолд орж нас орсон. Дээрх гадаадын иргэдтэй холбоотой асуудлыг тухайн улсын элчин сайдын яамд мэдгдсэн бөгөөд манай цагдаагийн албан агшид хэргийг шалгаж байгаа юм байна. За харин 2015 оны 7 дугаар сарын байдлаар Монголын 120 гаруй иргэн хилийн чандад саатуулагдсан бол манай улсын 51 иргэн гадаадад амь насаа алдсан болохыг гадаад иргэн яамнаас мэдээлж байна. Өнгөрсөн жил Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар Монгол өвхөн дархан авраг сулыг нэг өдөр 2 хүнд олгосон. Гэтэл 2 дархан авраг Эренбэн булаацалдаж зүүнний магнаа тэнийн гарах тухай өнөөжилж маргасаар байна. Үндэсний өвс сонирхчдын бухимд болсон асуудал болоод байгаа. Үндэсний 2 наадмын зохион байгуулахаараа энэ асуудлаар хуралдаж өс 2 аврагыг зүүн жигүүрийн магнаад гаргахаар шийдвэрлсэн. За тэгвэл үүнийг эсэргүүцэж Сүхбат авраг өнөөдөр мэдэгдэл хийлээ. Монгол улсын дархан авраг Афган самдангийн Сүхбатын хувьд 1993 онд 6 давж улсын начин цол, 1997 онд 7 давж улсын заан цол хүртсэн. 1998 онд 6 давсан, 1999 онд 5 давсан, 2000 онд 9 давж төрүүлэн улсын арслан цол, 2001 онд 10 давж төрүүлэн улсын авраг цол хүртсэн. 2002 онд 7 давсан, 2003 онд мөн 7 давсан, 2004 онд 9 давж төрүүлсэн, 2005 онд 6 давсан, 2006 онд 6 давж хөвгөрснийхөө дараа зодог тайлснаа зарласан. 2007 онд Монгол улсын ерөнхийлөгч асан Намрын инх баярын зэрлэгээр даян авраг цол болгосон байдаг юм а. Харин Гэлэг жамцын өсөх баяр аврагын үед 1995 онд 7 давж улсын заан цол хүртсэн, 1997 онд 5 давсан, 1999 онд 7 давсан, 2000 онд мөн 7 давсан, 2001 онд 8 давсан, 2002 онд 9 давж төрүүлэн улсын арслан цол, 2003 онд 9 давж төрүүлэн улсын авраг цол, 2005 онд 9 давж төрүүлэн далайн авраг цол хүртэж байсан. 2006 онд 8 давсан, 2008 онд 6 давсан, 2009 онд 9 давж төрүүлэн даян авраг цол хүртсэн, 2010 онд 8 давсан, 2011 онд 7 давсан, 2013 онд 5 давсан амжилтыг үзүүлсэн байна.
2014 оны 7 дугаар сарын 7-нд үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт орсонтой холбогдуулан ерөнхийлөгч Захиа Гэлбэг дөржийн зардгаар дээрх 2 аваргад дархан аварга цол хүртээсэн. Үүнээс хойш 2 аваргын хинэн дээр ирэмблэгдэх нь тодорхойгүй маргаантай байсаар байна. Үндэсний бүхий холбоо үүнд шийдвэр гаргаж чадаагүй. Харин үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос өсөх баяр аваргыг зүүнний манлаад гаргах шийдвэр гаргасан. Харин Сүхбаат аварга үүнийг эсэргүүцэж байгаагаа хэвлэлийн хурлынхаа үеэр мэдгдлээ. Эренбийг ингэж булааж авдаг юм байхгүй. Энийг чинь байрлаж авдаг шүү. Дахиад биелж. Би 2004 онд Монгол улсын дархан аваргын болцлыг биелүүлсэн байсан байлээ шүү. Тэгэхээр өсөх баяр аваргыг миний урд талд ирмэлнэ гэх юм бол өсөх баяр аваргын 4 төрүүлсэн он жилиг 2004 оноос урд бичих хэрэгтэй. Үндэсний баяр наадмын тухай хуулийн 7-гийн 8-д үндэсний бүхийн барилдааны нэг одоо урагш нь алхуулахгүй хамгаалсан байна. За мордоод өдөөс нь сэрж утгуулсан маягтай болох үү? Бусад даваанд дээр гэрээр авч барилдана гэж заасан. Гэхдээ 7-9-д энэ хуулийн амжилтын ирэмбээр ам авах заалт нь дархан аварга цолонд хамаарахгүй гэж заасан байна. Энэ заалтаар дархан аваргуудыг яг яаж ирэмблэхийг тодорхой зааж өгөөгүй нь талууд өөр өөрийн өнцгөрөө асуудлыг тайлбарлахад хүргэж байна. Үндэсний хоёр наадмын Урайнхаа сур харваа өнөөдөр эхэллээ. За Монгол үндэсний өвөг харваа гэж нэрлэгддэг Урайнхаа сур харваанаас Үүлэн Солонго иш төрж нарын бэлтгэсэн сурвалжлагыг та бүхэнд үзүүлье. Урайнхаа сур нь Монгол төдийгүй дэлхийн сурын өвөг харваа гэж нэрлэгдэж ирсэн түүхтэй юм. Урайнхаа сурын харваа 13 дугаар зууны үеэс бидэнд өвлөгдөн ирсэн. Урайнхаа сурын хошоо мэрэгэн мөнхтөр үүсэл гарлынхаа тухай ингэж ярьлаа. Свэдэж энэ баруун зүгийн аян дайныг дуусгаж ирээд Чингис хаанаас зөвшөөрөл авч наадам зохион байгуулж түүндээ чөдөр цулбар зангидж агт мөрдөө амраагаа чөдөр цулбараар зангидж хамгийн анх Урайнхаа сурын харваа үүссэн түүхтэй гэж тэмдэглэгдсэн байдаг. Урайнхаа халах бурайд сур харваа өөр өөрийн гэсэн онцлогтой. Жишээ нь бурайд сур харваа нь 30-45 метрийн зайнаас байгаа онох ёстой. Ингэхдээ 2 метрийн гарцыг давуулж харваж оноо авна. Харин халах сур хамгийн хол буюу 75 метрийн зайнаас байгаа ондог. Тэгвэл Урайнхаа сурын харваа 40 метрээс суран бөмбөгийг харвана. Ингэхдээ байнаас 2.5 метрийн зайтай 20 см-ийн өндөр далангад давтал харуулж байж оноо авдаг. Бас нэг онцлог нь халах сур харвааны сум нь 50-аас 60 г жинтэй. Бурайд сурын сум нь 60-аас 80 г, харин хамгийн хүнд нь Урайнхаа харвааны сум юм. Жин нь 90-ээс 150 орчим грамм байдаг. Урайнхаа сур харвааны өөр бас нэг онцлог нь эрчүүд харуудаг, хүнд сур бай ондог, хатуу нумаар харагдах болохоор эмэгтэйчүүд арай харахад хүндрэлтэй. Эрбир нарийн мэдрэмж шаардсан Урайнхаа сур харваагаар хүүхэд залуус хичээлэх нь жил ирэх бүр нэмэгдэх хандлагатай байна. Өнгөрсөн жилэл гэхэд үндэсний их баяр наадмын Урайнхаа сурын харваанд 140 гаруй харваач цэцмэрэгнээс орж байсан бол энэ жил Баян-Үлгийн Ховд, Сэлэнг, Дархан, Эрдэнэт, Өмнө Говь, Хинти, Төв, мөн нийслэл Налахотоос 160 гаруй харваач оролцож байна. Хамгийн залуу харваач бол Ховд аймгийн Булган сумаас 1600 гаруй километр газар туулж ирсэн 14 настай Булган сайхан юм. Манай өвөг дээдс Урайнхаа хүмүүсэд учраас өвөг дээдсийнхээ ёсыг дагаад тэгж Урайнхаа сурт орсон. Урайнхаа сур харваанд оролцогч 30 сум тавьдаг. Бай буюу суран бөмбөгийн хэн олон онооч тэргүүлэн тэрэн цол авдаг. Эрбээр торгон мэдрэмж шаардсан Урайнхаа сур харваанд 3 удаа төрүүлэх юм бол эрхийн мэрэгэн цолын эзэн болно. Одоогоор нэг л хүн энэ цолыг авчээ. Харин хамгийн өндөр цол нь 4 удаа төрүүлж авдаг эрхийн мэрэгэн. Энэ цолыг Баян-Үлгийн аймгийн харваач Жамбал хүртэж байжээ. За энэ өнөөдөр 11 цаг 30 минутад ихэлсэн Урайнхаа сур харваа хэдхэн хормын өмнө дүнгээ гаргасан байна. Энэ жилийн Урайнхаа сур харвааг Завхан аймгийн Тэс сумын угуул Урайнхаа сурын спортын мастер Хатан сайхан тэргүүлжээ. Түүний харуулсан 30 сумны 28 байгаа онож Урайнхаа сурын улсын мэрэгэн болж байна. Ангадугаар богд Өндөргийн зан үзрийн мэлмий гээсний 380 жилийн энэ нь тохиож байгаа юм. Өндөргийн ойг монголчууд 1995 оноос хойш 10 жилийн зайтай тэмдэглэж ирсэн. Энэ жил 380 жилийн ойн хүрээнд Өндөргийн зан үзэр за Монголын дүүхэнд ямар хавьяа байгуулсан чухам хэн байсан гэдгийг олон нийтэд хүргэх зорилгоор тэмдэглэн өнгөрүүлэх юм байна. Өндөргийн зан үзрийн мэндэлсэн газруулах 9 зүйлийн хөндөд нутгийн зан олон болоод монголчуудын олон жилийн турш дахин шүтсээр ирсэн өвгөн сувраг байдаг. Өвгөн суврагаас холгүйхэн Өндөргийгээний өлгийдүүлсэн манда толгоон эргэн тойрогдох байгалийн үзэсгэлэнт энэ газарт ан амтэн жигүүртэн шуудаж чуулдаг байжээ. Түүнчлэн өвгөн сувраг манда толгойтой холбоотой домог яриач их байдаг юм. Энэ сарын 19-нд Өндөргийгээний төрсөн газар болох манда толгой дээр түүний гэрэл төшиг усгаж бэсрэг наадам хийхээр бэлтгэж байгаа юм байна.
Монгол Улсын засгийн газраас үндэсний хороо байгуулагдаж олон талт ажлууд хийж байна. Бид нараа Ленин музей гэж байсан музейг одоо өндөр гэгэний бүтээлийн музей болгох засварын ажил бас эхэлж байгаа. Нийтдээ 2.7 тэрбум төгрөг батлагдсан. За өндөр гэгээнтэй холбоотой түүх археологийн угсаатан судлалын нэлээд олон одоо судалгааны ажлуудыг бас эхлүүлж байна. 7 сарын 18-ны өдөр бид нараа Ширээ цагаан нуур их Монгол ууланд өндөр гэгэний одоо жил болгон хийдэг ёслол байдаг л да. 5 настай хүүхдийн дайх хүргээж дааг нууралдан болдог тэр арга хэмжээг зохион байгуулах хөлтөл ажил явагдаж байна. Хэдийгээр Занвазрын амьдарч байсан газар ус нь Өвөр ханга аймгийн 9 зүйл бүрд сумын нутагт байгаач ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсэг түүний бүтээлүүд олноор хадгалагддаг Өвөр ханга аймгийн хар хорин сум дахь Эрдэнэцүүгийн хэдэд за цаашдаа ойн арга хэмжээнүүдийг зохион байгуулж явахаар болжээ. Баяр наадмын тухайд бол 7 сарын 24, 25, 26 гэдэг 3 өдөр Өвөр ханга аймгийн хар хорин хотод бол зохион байгуулахар болж байгаа. За өнгөрсөн 360 жилийн яваг бол Өвөр ханга аймгийн 9 зүйл сум зохион байгуулсан байдаг. 70 жилиг бол хар хоринд ингээд цаашид бол энэ хар хоринд өндөр гэгээн Занвазрын одоо түүхэн тэгш онуудыг 10 жил тутамд нэг удаа зохион байгуулж байгааар ингээд тогтоол шийдвэрүүд гараа явж байгаа. Өндөр гэгээний өргөөг барьж өнөөгийн Монгол улсын нийслэлийн шавыг тавьсан үзэсгэлэнт сайхан нутаг бол Ширээ цагаан нуур. Энэ бол одоогийн Өвөр ханга аймгийн бүрд сум юм. Хангаа говьд завсрын бүсийн бүх шинжийг хадгалсан уул ус, нуур цөөрөм, аршаан булаг, цэцэг ногоо дэлгэрч арцны үнэр ангилсан энэ нутаг өндөр гэгээн Занвазрыг анх тугаар богдоор өргөмжилж байсан түүхтэй. Өндөр гэгээний цав настайд нь тайхын үргэж энэ Ширээ цагаан нуурын хойд хүнд тайхын үргэж анх ширээ зарж байсан түүхтэй юм лээ. Энэ Ширээ цагаан нуур нь болохоор их бага Монгол хоёр уулын дундаар шдэг. Одоо сумын төвөөс нэг 30 орчим км газарт байрладаг. Өндөр гэгээн Занвазар бол Монгол улсаас төрсөн төр шашны нэр зүтгэлтэн төдийгүй дундад 100% Монголын үндэсний соёл урлагийг гоо зүүн танигдшгүй өндөрлөг түргэж чадсан гэж судлаачид үздэг. Түүнийг дундад 100%-ийн сэргэн мандалтын үеийн гол төлөөлөгч гэж зарим эрдэмтэн нотолдог юм а. Одоо гадаад мэдээ танилцуулъя. Грекийн засгийн газар сангийн сайдын албан тушаалаас өөрийн хүсэлтээр бууж байгаа Янис Варовакисийн оронд эрх баригч Сириза намын гишүүн Евклид Закалотосыг сангийн сайдаар томиллоо. Грекийн ерөнхий сайд Алексис Ципрас зээлдэгчдэн хийх хилцээнд шинэ хөшүүр гаргах арга зам эрэлхийлж байгаа үед сангийн яамыг удирдах Евклид Закалотост их итгэл хүлээлгэж байна. Өөрөөр хэлбэл Грекийн засгийн газар эдийн засгийн яриа хэлэлцээ хийх туршлагатай сангийн шин сайдаа Европын зээлдэгчдтэй нэмэлт зээлийн асуудал дээр зөвшөлдсөлт хүрч чадна гэж найдаж байна. Одоо Грекийн засгийн газар хилцээний хүрээнд замун Грекийг хөгжил дэвшил сэргэлтэн түргэх нөхцөл байдлыг сайжруулах нөхцөлийг бий болгохын тулд Грекийн ард түмний хийсэн энэхүү түүхэн сонголтыг давуу талаа болгох ёстой юм а. Варовакис сая хэлэхдээ Грек улс илүү хүчтэй байж тулх муутай шийдлийг хүлээж авахгүй байх ёстой гэсэн байр суурь хэлж байна. Саяны энэ санал асуулга Грекийн ард түмний хүсэл зорилгыг илэрхийлсэн. Ажилгүй болж бизнесэнд дампуурсан энгийн иргэд нийгмийн дунд давхаргийнхан засгийн газрын тулхтай шийдлийг бидэнд авч ирнэ гэдэгт итгэж байна. Эдийн засагчаар олон жил ажилласан туршлагатай Закалотос Европын холбоо болон олон улсын валютын сан зэрэг байгууллагуудтай хийх зээлийн хэлэлцээрийн багийг удирдах байсан юм байна. Тэрээр Нидерландын Роттердам хотноо төрсөн Их Британий Оксфордын их сургуулийг эдийн засагч мэргэжлэр докторийн зэрэг хамгаалжээ. За тэрээр эрх баригч Сириза намын гишүүн 2012 оноос хойш Грекийн парламентын гишүүнээр ажиллаж байна. Түүнийг улс төрийн карьер хөөгч гэхээсээ илүүтэйгээр барууны академик боловсралтай эдийн засгийн стратегч учраас Грекийн хувьцааг шийдэхэд буур суурьтай хандах, хэлэлцээг Грекийн талд эргүүлэхэд хөшүүрэг хийж чадах болов гэсэн таамгийг олон улсын хэвлэлүүд дэвшүүлж байна. Харин Грекийн сүрэг хүчний 3 нам олон улсын зээлдэгчидтэй хийх зээлийн хэлэлцээнд ерөнхий сайд Алексис Ципрасыг дэмжиж байгаа гэдгээ илэрхийлсэн тухаглалд гарын үсэг зурлаа. Грекийн эрх баригч Сириза нам болон Эвслийн засгийн газрын гол нам тусгаар тогтнол намынхан Алексис Ципраст улс орныхоо эдийн засгийн байдлыг сэргээх итгэлийг хүлээлгэж байна. За Грекийн сүрэг хүчнийхэн ерөнхий сайдаа ингэж дэмжиж нэгдмэл байр суурьнд хүрсэн нь Грек улсын улс төрд шинэ үеийг эхлүүлж байгаа төдийгүй Европын зээлдэгчдтэй гэрээ байгуулах боломжийг Афинчуудад олгож байгаа гэдгийг тус улсын батлан хамгаалгын сайд тэмдэглэж байна. Ингэснээр Грекийн ерөнхий сайдын ард улс төрийн 5 намын дэмжлэг ирж, дээрээс нь Алексис Ципраст бид бүсээ чангалахгүй шүү гэсэн ард түмний захиастай хэлэлцээнд явж байна.
Грекчүүдийн 61% нь хатуу нөхцөлтэй зээлд үгүй гэсэн санал өгснөөр Грек Еврогийн бүсийн улс орнууд Афинчуудад нийт шаардлагатай байгаа зээл олгох гэрээ байгуулах чухал хэлэлцээг Брюссел хотноо эхлүүлж байна. Энэ хэлэлцээнд Грек улс олон улсаас зээл авахын тулд шинээр хөтөлбөр хэрэгжүүлэх төслөө танилцуулна. Хариуд нь Европын эрх баригчид нэмэлт зээл олгох шийдвэрийг гаргах бараг сүүлийн боломжоо гэдгийг эдийн засагчид сануулж байгаа. Франц, Герман тэргүүтээ Еврогийн бүсийн гол бодлого тодорхойлогч улс орнууд Грекийг өмнөхөөсөө илүү боловсронгуй санал оруулбал зээл олгох боломж нээлттэй хэвээр байгааг өчигдөр орой мэдгдсэн. Гэхдээ Испани, Нидерландын эрх баригчид грекчүүд Еврогийн бүсэд үлдмээр байгаа бол эдийн засгийн орчиндөө маш сайн шинжилтийн нөхцөлийг хүлээж авах ёстой. Ингэхгүй бол Грекийг Еврогийн бүсэд байлгах шаардлагагүй гэсэн хатуухан байр суурийг хэлж байна. Өчигдөр мөн Грекийн ерөнхий сайд олон улсын валютын сан Европын төв банкны удирдлагуудтай уулзаар ярилцаж Грекийн банкуудын хөрөнгийн гадагшлах урсгалыг чөлөөлөх шаардлагатай гэдгээ хэлсэн юм а. Гэвч олон улсын валютын сан Грек дефолт зарласан нөхцөлд илүү санхүүжилт гаргах боломжгүй гэдгээ илэрхийллээ. Ингэснээр Грекийн банкуудын хөрөнгийн урсгалыг хянах хугацааг маргааш хүртэл сунгаж байна. Тэгэхээр Брюсселийн энэ хэлэлцээгээр Европын эрх баригчид 320 гаруй тэрбумын өртөө Грек улсад дахин итгэл хүлээлгэж нэмэлт зээл олгох уу? Эсвэл тохиролцоо төрж чадахгүй бол Европын төв банк Грекийг яах вэ? Данс нь улайсан банкуудыг дампууруулах уу? Европын томчууд чухам ямар саналыг Грекэд тавих вэ гэд олон хүлээлттэй хэлэлцээ Брюссел хотноо эхэллээ. Одоо үр дүнг нь хүлээх л үлдэж байна. Бүгд найрамд Хятад ард улсын засгийн газар Азийн дэд үтсийн хөрөнгө оруулалтын банкны ерөнхийлөгчид сангийн сайдаасан Чин Личүнийг нэр дэвшүүлж байна. Одоо Чин Личүн Хятадын удирддаг банкны хамгийн газрын ерөнхий нарийн бичгийн дараагаар ажилладаг юм байна. Чин Личүн өмнө нь Азийн хөгжлийн банкны эдийн ерөнхийлөгчөөр мөн ажиллаж байсан байна. За Хятадын засгийн газар Чин Личүнийг хувийн салбарын удирдлага менежментийн арвин туршлагатай Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкыг байгуулахад багагүй хувь нэмэр оруулсан гэж тодорхойлж байна. Дэлхийн хэмжээний байгууллагуудтай өрсөлдөхүйц том санхүүгийн бүтэц гэгдэж байгаа Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк энэ оны эцэс гэхэд үйл ажиллагаагаа эхлүүлэхээр төлөвлөд байна. За банкыг удирдах бүгд найрамдагтад ард улсаас гадна үүсгэн байгуулагч улс орнууд банкны ерөнхийлөгчид өөрсдийн хүнээ энэ сард багтаан нэр дэвшүүлэх боломжтой юм байна. Энэхүү банк байгуулагдсанаас хойш анхны хурлаанаараа за банкны ерөнхийлөгчийг сонгох санал хураалтыг явуулахаар төлөвлөжээ. Бүгд найрамдагтад ард улс Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны удирдах зөвлөлийн санал өгөх эрхийн 25%-ийг дангаар эзэмших учраас вето буюу хориг тавих илүү эрхтэй. Тиймээс Чин Личүн Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны ерөнхийлөгч болох магадлал өндрөө гэдгийг ажиглагчид онцолж байна. Одоо та бүхэн ойрын өдрүүдийн цаг агаарын байдалтай танилцсан уу? Монголын мэдээ агентлаг цагийн хүрд мэдээллийн хөтөлбөрөөр та бүхэнд хүргэлээ.
Сайн байцгаана өрхөм үзэгчтэй Монголын үндэсний олон нийтийн телевизийн уран бүтээлчид бид та бүхэндээ ардын өсгөлийн 94 жилийн Монголын үндэсний их баяр наадмыг угтаж цовруглаар бэлтгэн үзүүлж байгаа наадмын өнгө нэвтрүүлгийнхээ 2 дахь дугаарыг төлөвлөж байна. Наадмын өнгө нэвтрүүлгийнхээ цовруглын 2 дахь дугаараар үндэсний сурын харваачид энэ жилийн үндэсний их баяр наадмын бэлтгэлдээ хаана гарч баяр наадмын бэлтгэлээ хэрхэн базааж байгаа талаар үзүүлэхээр бэлтгэлээ. Бид эхлээд энэ нэвтрүүлгээ бэлтгэхээр сонгоны амралтыг зорилоо. Сонгоны амралтанд Төв аймгийн 100 мэрэгэн холбооны харваачид болон нийслэлийн сонгон хайрхан дүүрэг Дорноговь аймгийн харваачид бэлтгэл сургуулаа хийж баяр наадамдаа цэцмэргээ сороход бэлэн болжээ. За үндэсний баяр наадмын түүхэнд өмнө нь 4-өөс дээш төрөөс эмэгтэй харваачид Монгол улсын гавьяа тамирчин, Монгол улсын даяар дурсах мэрэгэн мөнх цэцэг, Монгол улсын даяар дурсах мэрэгэн даваа жаргал нарын тэргүүтэн шилдэг харваачид додрон гарсан ч Монгол улсын гарамгай мэрэгэн оюун чимэг мэрэгний хувьд 4 жил дараалан төрийн их наадамд төрүүлсэн гэдгээрээ гол онцлогтой юм а. Тэрээр сүүлийн жилүүдэд сонгоны амралтанд бэлтгэл гарч эндээс төрийн их баяр наадмын 4 төрүүгээ авсан учраас бэлэгшээж энэ жил дахин сонгоны амралтанд баяр наадмынхаа бэлтгэл гарсныг бидэнд мөн ярьж байлаа. Төв аймгийн 100 мэрэгэн холбооны хувьд Төв аймгаас 100 мэрэгэн харваач бэлтгэх зорилготойгоор Монгол улсын гарамгай мэрэгэн оюун чимэг спортын мастер Сүхбат нар энэ холбоогоо анх үүсгэн байгуулжээ. Мөн Дорноговь аймгаас Монгол улсын хошоо мэрэгэн Цэнгэл нарын тэргүүтээ харваачд хүрэлцэн ирж хамтдаа баяр наадмын бэлтгэлээ базаах тухай утсаар ярьж дуулгасныг бидний хоцох үед гарамгай мэрэгэн ярьж байсан. За өнөөдөр үндэсний их баяр наадмын сурын тэмцээн эхэлж байна. Өнөөдөр сурын талбайд ардын өсгөлийн 94 жилийн Монголын үндэсний их баяр наадмын сурын тэмцээн Урeenхай харваагаар эхэлж зохион байгуулагдаж байна. За маргааш сурын алтан жаргал зурхай дээр энэ жилийн үндэсний их баяр наадмын урайц сурын харваа үргэлжлээд нөгөөдөр буюу 7 дугаар сарын 9-нд энэ жилийн үндэсний их баяр наадмын хүүхдийн харваа эхлэх юм а. Сүүлийн 5 дахь жилдээ бэлтгэл гарч байна да. Шавнартайгаа нийтдээ 20 хүн, 20 гаруй хүн байна. Бэлтгэлээ хийж байна. 5 дахь жилдээ гэдэг чинь таны одоо 4 төрүүгээ хүрчихсэн газар. Харин сонгоны амралт бас сайхан газар нөгөөж өгсөн гэж боддیں۔ Шавнар олон байгаа. Ялангуяа охтууд нурсан сая улсын аваргаас ер нь 6 охин утсан бараг бүгдээрээ л медаль авсан да. Хөвгүүдтэйгээ нийлээд багаараа бол 3 дахь байранд орсон. Энд манай мастерууд байгаа. Эдэр мэрэгэн 2 эдэр мэрэгэн маань байна. 2 спортын мастер хүүхэд байгаа. Спорт эрчүүд бүгд мастерууд байна да. Тэгээ наадмаар ер нь их олон янзын шинж зүйлд юм а. Бороо орно, халуун байна. Тэгэл баяр наадам сайхан болт. Хүн болгол мэрэгэн болно гэж очдөг. Тэгэл хүн болгоны дотор бодол байгаа. Тэгээ тэр үед энэ л тэнгэр мэдэндээ 100 мэрэгэн харваачтай болох гэж зүтгэж байгаа шүү дээ. Тий. За баяр наадмынхаа бэлтгэлд бас гарахад гүн төсөлцөө үзүүлсэн Төв аймгийн 100 үндэсний сурын 100 мэрэгэн холбоо Төв Чандмын дулааны эрчим хүчний хамт олон их баярлж байгаа. Тэгээ энд бол бас газрын харваачд байна. Сонгон хайрхан дүүргийн харваачд байна. Одоо Дорноговын харваачд ирж байгаа. Цэнгэл мэрэгэн энэ ирж байгаа. Энэ жилийн үндэсний их баяр наадмын өмнөх гол зорилго болсон Монголын үндэсний сурын 2015 оны өсвөр үе насан туршидтэй усын аваргын тэмцээн 6 дугаар сарын 20-нд Орхон аймагт зохион байгуулагдаж хот хөдөөгийн 300 орчим харваачид энэ тэмцээн цэцмэргээ сорин өрсөлдсөн билээ. Тэгвэл хэдхэн хоногийн өмнө нийслэлийн Налайх дүүргийнхэн ардын өсгөлийн 94 жилийн Монголын үндэсний их баяраа тэмдэглэж 150 гаруй харваач энэ наадамд хуран цуглаж цэцмэргээ сорлоо. За энэ жилийн үндэсний их баяр наадмын өмнөх бас нэгэн том сорилго шалгуур болсон. Уг наадмын харваанд үндэсний сурын багаараа нэгдэн гал болж хотын ойролцоо бэлтгэлдээ гарсан бүх харваачид хүрэлцэн ирж оролцлоо. Үүгээрч энэ жилийн баяр наадмын харвааны өнгөийг тодорхойлох томоохон харваа болсноороо гол онцлогтой. Төрийн их баяр наадам 4 удаа төрүүлж аав нь Монголын харваачдаас хамгийн анх удаа Монгол улсын хөтөлбөрийн баатар цул хүртсэн Монгол улсын гарамгай мэрэгэн Аюушийн Цэвэ аксны хөө Монгол улсын гарамгай мэрэгэн Цэвэний хөдөр чулуун тэргүүтээ Баян зүрх дүүрэг Морхон халдун группийн харваачид тэрэлжид Монгол улсын хошоо мэрэгэн Баасан хүү Монгол улсын мэрэгэн Цэцэг тэргүүтээ Цагдаа ерөнхий газрын хүч спортын хорооны харваачид нийслэлийн Налайх дүүргийн нутагт Монгол улсын мэрэгэн Болдбаатар тэргүүтээ уучлаар Баянгол дүүргийн харваачид буюу одоогоор Шинэ Налайх багийн харваачид мөн
Налайх дүүргийн нутагт бэлтгэл гарсан байна. Монгол улсын мэргэн Норжмаа, Монгол улсын мэргэн Баярсайхан болон спортын мастер Батбаатар нарын шилдэг харваачдтай Монголын зэвсэгтгчний алдрын спортын хорооны харваачид тэрэлжийн наахан туулгоолын хөвөнд оршдог 8 ширхэг амралтын газар бэлтгэлдээ гарч Баяр наадмынхаа хараа цэцгийг даруулжээ. Мөн Монгол улсын даяар дурсах мэргэн даваа жаргал спортын мастер Ган даваа Чин зүрх нарын шилдэг харваачид оролцсон юм а. Харваачид сүүлийн жилүүдэд харваа наадмуудад тогтмол сайн харвааж дээгүүр амжилт үзүүлэн оролцож байгаа. Дорнод аймгийн Баян Донсом явгуул спортын мастер Ган даваа болон спортын мастер Чин зүрх нарын харваачдыг энэ жил төрийнх Баяр наадмаараа сайн харвааж цолоо ахиулах болов уу гэж Хонин жилийн Баяр наадмын харвааны өнгийг тодорхойлох ярилцлага өгөх үеэрээ онцолж байлаа. За манай Бурхан Алтан гүрв Баян зүрх дүүргийн харваачд маань тэрэлжийн мөөлтийн өндий гэдэг амралтын газар бэлтгэлээ хийж байгаа. Тэгээ харваачд маань одоо энэ налайхын наадамд ирж оролцож байна. Налайхын наадам бол Баяр наадмын өмнөх одоо хамгийн гол сорилтын нэг. Тийм болохоор энтэй бол одоо хамаглалт одоо хараа бүх юмаа тааруулж бэлтгэлээ хийж бодож байна. Харваа бол яг тухайн үеийн одоо Баяр наадмын одоо тэр үеийн цагаагаар одоо бүх зүйлээс шалтгаална. Гэхдээ бол ерөнхийдөө бол аль ч нөхцөлд бол манайхан бэлтгэлээ сайн хийсэн байгаа. Маструуд маань бас бэлтгэл сургуультай бас сайн оролцоод бүгдээрээ ер нь оноо өндөр